Би бүхний Наврусын баярыг энэхүү хүндэглийн тоглолтод урилгаар би бүхэн айдугаа За өнөөдөр 3 дугаар сарын 22-ны өдөр энэ өдөр бол Наврус түмний баяр буюу нарны баяр тохиож байгаа. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 2010 оны 64 дэх одоо хуралдаанаараа Наврусын баярыг одоо олон улсын одоо баяр болгонд тэмдэглэх одоо тогтоолыг баталсан байдаг. За монголчуудын хувьд бол нийс Улаанбаатар хотод бол нийтдээ 30-40 мянган одоо казак түмэн манад амьдарч байгаа. Тийм учраас тэр зон олон өнөөдөр одоо Наврусын баяраа энэхүү сквадрын талбай дээр одоо монголчуудтайгаа хамтдаа өргөн дэлгэр одоо сайхан тэмдэглэн өнгөрүүлж байна. За өнөөдрийн Наврусын нэгдсэн одоо баярын хувьд л одоо эв нэгдэл гэсэн урайндаар одоо тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ хөтөлбөрийн хувьд бол казак түмний үндэсний өв соёлоо хадгалсан одоо үзэсгэлэнгүүд, за үндэсний хоол, за үндэсний урдаг соёлын одоо тоглолтууд, за үндэсний бүх ингээд энэ олон төрлөөр бас нийт казак түмдээ болон монголчуудаа бас энэ баяраа бас хамтдаа хуваалцж байгаа. Тийм учраас нийт одоо казак түмэндээ нарны баяр буюу Наврусын баярын мэндийг хүргье. Казак түмний үндэсний Наврусын баярыг Улаанбаатар хот дахь Баян-Улгийн аймгийн нутгийн зөвлөлөөс 2 дахь жилдээ нэгдсэн баярыг Сүхбаатарын талбайд тэмдэглэлээ. Энэ хүрээнд Наврис 2026 соёл урлагийн тоглолт, казак гар урлалын үзэсгэлэн, казак гэр, үндэсний хэм маягтай гар урлал уран бүтээлийн танилцуулга, уламжлалт, идэ зоогийг ирсэн зочдод амсуулах, үндэсний хувцастай шилдэг гэр бүлийг шалгаруулах зэрэг үйл ажиллагаа болсон юм а. Дэлхийн нүүдэлчдийн өв уламжлалыг шингэн түүчилж ирсэн Монголын ард түмэн казакуудын энэ өдрийг 53 улсын 400 сая хүн уран цагтай золгож, алтан нараа шүтэж дээдлж ирсний баяр хэмээн хүндэтгэн тэмдэглэдэг. Атар газар хаглах гээд өнгөрсөн зууны бүхэл бүтээн байгуулалтанд казак түмний, казак иргэдийн, казак баатруудын оруулсан хувь нэмэр асар их үлээ. Казак ард иргэдээ энэ их агуу амжилтанд нь бид зүй ёсоор бахархан тэмдэглэж дурсан санаж байдаг юм аа. Ийм ч учраас Монголын төр засаг казакийн ард түмний үндэсний хэл, соёл, өв уламжлалыг дээдлэн хөгжүүлэх талаар онцгой анхаарч ирсэн түүхтэй Ногоон нуурд энэ Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Ногоон нуур орчмын газарт казак үндэсний соёлын төвийг байгуулах болсныг та бүхэндээ өнөөдөр албан ёсоор мэдээлэхдээ баяртай байна. Өнөөдөр зураг тусын хийгдээд үндсэн зураг макетыг хийгээд нийслэлийн засаг даргын таман газар энэ ажлыг гардан гүйцэтгэж байна. Ингээ эх жил гэхэд бид бол Наврусын баяраа эх жилүүдэд казак үндэсний соёлын төвдөө бас тэмдэглэх өргөн сайхан боломжтой болно. Энэ бол Монголын төр засаг казакийн ард түмнийхээ соёл уламжил, өв соёлыг дээдлэн хүндэлж ирдгийн нэг яруу тод жишээ юм. За Монгол улсын засгийн газраас казак түмний уламжлалт Наврусын баярыг 2024 оны 12 сарын 7-ны өдөр ЮНЕСКОгийн Бит бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлсэн байгаа. Монгол улс дэлхийн 13 дахь улс болж одоо бүртгүүлснээрээ өнөөдөр энэ Сүхбаатарын талбай дээр өргөн дэлгэр тэмдэглэж байгаа. Одоо Монгол улсыг ардсан улс гэдгийг одоо дэлхийд дахинд сурталчлан таниулах, өв соёлыг хатгалан хамгаалах одоо ийм хүрээндээ жил болго уламжлал болгон нийслэлийн засаг даргын тамгийн газраас хамтран одоо өргөн хүрээтэй тэмдэглэж байгаа. Одоо энэхүү боломж бүрдүүлж өгсөн Монгол төрд одоо нийт казак түмний өмнөөс баярлан талархснаа илэрхийлье. Наврис баярыг дэлхийн халдшгүй соёлын өвд бүртгэсэн. Дэлхийд дахинд ойрхот орнотоо Балканы хойг, Төв Аз, Кавказ зэрэг газар нутгийн казак зон олон Наврисын баярыг тэмдэглэдэг. Наврис бол шашны баяр бус байгальгтэйгэн хүн холбоотой хүн төрөлхтний баяр юм. Казак түмэн энэ баярыг 1937 хүртэл өргөн тэмдэглэж ирсэн ч тухайн үеийн улс төр үзэл сурталын үйл явдал хүчин зүйлийн улмаас 1990 он хүртэл хугацаанд дасалдсан. Түүнээс хойш Улаанбаатар хот, Баян-Улгийн аймаг болон казак иргэд олноор аж төрдөг хот суурин газруудад тэмдэглэж эхэлсэн. Наврусын баярыг одоо шинжилтэй бараг одоо адилтгаж дээр яснаш одоо тэмдэглэж байсан юм байлээ. Нарны баяр, Наврусын баяр гэдэг одоо тэгээд одоо нарны баяр л болж таарах юм л да. Дулаарч байгаагийн шинжч юм уу одоо тийм дөрвөн үйлрэлтэй одоо орон нутгийн хувьд одоо зүүнний үйлрэл, зүүн хаврын үйлрэл одоо эхэлж яах гэж бодож байна. Тийм ээ, сайхан байна. Сэтгэл өндөр байна. Тамид цануу намайг Жасмин гэдэг. Би Дорногов аймгийн Замын Утсмаас ирсэн. Тэгээд
Энэ удаагийн Наврусын баярт оролцож байгаадаа маш их баяртай байна. Наврус гүттэй болсон. Одоо Артем Казагийн Наврусын баярт сайхан баярлаараа өрөөгөө баяртай байна. Ингээд ижилсээд Наврус зориулаад өөртөө ингээ оёод өвссөн байгаа. Энэ хувцсыг ер нь энэ жил бэлдсэн үү, өмнө нь байсан уу? Би энэ 100 одоо авсан. Одоо авахтаа тэгээд зориулаад өөртөө ингээ оёод өвссөн байгаа. За тэгэхээр та хувцсныгаа авч байгаа бэлгэлтийг мэдж байгаа тайлбарлахгүй ямар дагуултай хүмүүсийн маань хувцс өөрийнхөө хувцс эднэрийг Энэ одоо хувцсны утга учир гэхээр угаасаа хээ хоорондоо ингээд өнгө дагуу ингээд голны ногоон өнгийг би угаасаа амар бэлгшээдэг. Тэгээд өнгийг ингээд сонгоод ойсон байгаа. Наврусын баярын мэд төргийн сайхан баярлцгаагаарай гэж хэлмээр байна. Улс ам болсон, ахын мол болсон. Наврус мэрэгэрэлэрийн гутуу болсон. ээж нь ийм гоё хувцс уралж өгсөн байж та хувцс нь таалагдчихэ. Амар гоё таалагдчихж байгаа. Гоё шигтэй мэлтэйтэй өөрөө ингээ ойсон амар хөдөлмөрлөөд ойсон болохоор амар гоё таалагдчихж байгаа. Манай улсын хүн амын 40% казак хусаатан эзэлдэг. Нийт казак иргэдийн 76.3% Баян-Улгийн аймагт амьдарч байна. Засгийн газраас үндэсний цөөнхийн хил соёлыг хамгаалах, өвлүүлэн уламжлуулахад онцгойлон анхаарч, хос хэлний боловсрол сургалтын талаар баримтлах чиглэлийг баталсан. Ингэснээр Монгол хэлний тухай хуульд заасны дагуу хос хэлний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, казак хүүхд багчууд хос хэлээр боловсрол эзэмших боломж нээгдсэн талаар ерөнхий сайд хэлсэн. Мөн Сүхбаатар дүүрэгт казак түмний үндэсний соёлын төв байгуулахаар болсныг Наврусын баярын өдөр дуулгасан юм а. За өнөөдөр одоо 3 дугаар сарын 22-ны өдөр шин тэнцсэн өдөр. Энэ бол одоо казак ард түмэн бол бэлгшээдэг өдөр шин тэнцдэг баян хүний ядуудаа тэнцдэг. Адилхан л одоо Наврус кожогоо одоо идэж өнөөдрийг ингээд эв нэгт тэмдэглэдэг байгаа. Энэ жилийн хувьд болохоор бид Монголын казак ард түмэн бас энэ нийслэлийн аялал жуулчлалын газар болоод Баян-Улгийн аймгийн нутгийн зөвлөл хамтраад ерөнхийдөө бол эв нэгдлэгсэн одоо цэдвтэйгээр зохион байгуулж байна. Тэгээд Тэнгэр цэлмэг бид одоо ингээд Наврусын баяраа өргөн дэлгэр тэмдэглээд энэ хаврыг сайхан өгч байна. Шаа энд Монгол янын жаңа дүниежүзінің әрбір тарапындағы қазақтарымызға ұлыстың ұлы күні Наурыз мерекесі құтты болсын демекшіміз. Сіздердің аспандарыңыз ашық, көңілдеріңіз жарық, мәңгілік жаңа жақсылық болсын деген тілекті айтқым келеді. Ингээд одоо казак артымды казак хэлээрээ ингээд мэдлэгээ дамжууллаа. Өв соёл уламжлал ёс заншлаа эрхэмлэн дээдэлж үеэс үед өвлүүлэн түгэж хөгжинд дэвжиж байгаа казак түмний нарны баяр буюу Наврусын баярыг Сүхбаатарын талбайд 2 дахь жилдээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.